Энэ хүн угаагаад юм гарч байгаа авчил тараа шүү дээ. Тэр уурхаанууд тэгж ашиглаж чадахгүй уурхаануудыг бол ажилуулад авах шаардлага байхгүй шүү дээ. Хийдми байгаль ихе тэгс үтгэж. Бид нар бас энэ гишүүн ярьж байна да хамгаална гэж. Бид нар ганцхан хамгаалах тухай ярихгүй. Өнөөдөр нөхөн сэргээ зүй зохистой ашиглах тий тэнцвэрт байдлыг хангах гэж юм цаана байгаад байгаа байхгүй юу? Тэнцвэрт байдлыг яагаад хангах гэдэг юм бэ тий? Тэнд байгаа иргэдийн нийгмийн ахуйн амьдралд нь хэрэгтэй талаас нь бид нар бодох хэрэгтэй байхгүй юу? Одоо бид нар тэнд байгаа амтэн ургамал бичил биетэн тий тэгэл бүгдийг тооцох юм бол маш их юм гарна. Дээр нь ахаад тэнд байгаа нөгөө малчин ард иргэдэг бид нар бодох хэрэгтэй байхгүй юу? Тэдний өнөөдөр мал нь өсөхгүй байгааг нэг шалтгаан тэр л дээ шүү дээ. Өвчин дидэгдэж जैन, үүр төлн нь өөр болж जैन ч гэдэг юм уу, удамшлал нь өөр болж जैन. Тэгэхээр бид нар тэр юм ирээдүгээ харах хэрэгтэй байхгүй юу? Зөвхөн өнөөдрийг биш. Тэгэхээр гишүүний саяны ярианаас бол зүгээр одоо сайн сайхан амьдрал энэ төр гэдэг тэр бол худлаа. Өнөөдөр бол яг худлаа. Иргэд бол үнэхээр шал өөр юм өсөж байгаа байхгүй юу? Бид нарыг яг өөр хангай аймагт сурвалжлага хийгээ явж хат Монгол газрын одоо эзэмшдэг ийм уурхаануудаас болж энэ усын ийм мөнгөтэй урсж байгаа маа гэдэг иргэд нь тухайн үед яг мэдээлэл бэлтгэж гаргаж ирсэн л да. Ус нь ерөөсөө усаараа биш зүгээр хог урсж байгаа байхгүй нөө биш. Тэгэхээр тиймэрхүү байдалтай л Орхон аймагт за орхон гол дээр очсон хүмүүс л мэднэ. Тэнд монголчууд бол айгаад усанд орохгүй шүү дээ. Орхны хөндөд бол олон мянган га газар ашиглалтгүй болж байна. Тэгээ үнэхээр 97 оны ашигт малтмуулын хуулиас хойш энэ замраагүй байдал байгааг Монголын өнөөдөр хүн болгон мэдчихэж байгаа. Тэгээ энийг хэн нэгэн зогсоох ёстой. Хэн нэгэн цэгцлэх ёстой. Хааны газраас нь эхлэх ёстой байхгүй. Тэгэхээр өнөөдөр бол нэг талаасаа Монгол улс уул уурхайг хөгжүүлээ. Нөгөө талаасаа ийм замаар бид нар явахгүй маа. Энэ бол Монголын уул уурхай явах зам биш. Гол болгоны ихэн дээр нэг жижигхэн алт угаадаг газруудтай доошоогоо хэдэн 10 км газар хордчихсон бохирдсон. Энэ бол манай яриад байгаа нөгөө хөгжил улс орныг дагуулах уул уурхай биш байхгүй юу. Тийм учраас бидний хэсэг гишүүдийн ярьж байгаа зүйл бол стратеги ордуудыг бол хөндөхгүй гэж заасан байгаа. Зөвхөн гол усны ихэн дээр байгаа уурхайнуудыг цэгцлэх асуудал ярьж байгаа. За дээрэс нь бол би нэг зүйлийг яг дараа нь үргэлжлүүлээд ярих байх. Бид нэг зүйлийг хэлэх хэрэгтэй. Өнөөдөр нинжануудын асуудал. Нинжанууд чинь өөрөө урд нь байсан уянга сум, заамар эдгэрт ийм уурхайнуудын л үр төлн шүү дээ. Тэр газруудыг одоо сарны гадаргуу шиг олгоо хайсан, нутгийн эрдэгт нь амьдралгүй болсон. Тэгээ нинжанууд үүссэн. Одоо дахиад Монголын бүх голууд дээр энэ 3-400 одоо лицензтэй компаниудыг үргэлжлүүлвэл нинжанууд улам их болно. Би бол нинжа дээр нэг юм бодолтой байдیں۔ Нинжа гэдэг чинь бол өнөөдөр манай уул уурхайн бодлогын буруу явсны л гай. Тийм учраас бид нар энийг таслан зогсоох хэрэгтэй. Гэтэ нинжануудаас айж байгаа биш. Энэ гол усаач хамгаалах хэрэгтэй. Нинжа гэд нэрлэгдээд байгаа тэр олон мянган хүний амьдралыг ч өөр аргаар өөрчлөх хэрэгтэй. Энэ уурхайнуудыг за жишээл ажилуулчих. Өнөөдөр нинжа ордгоо махад 5 жилийн дараа ороод ирнэ шүү дээ. Ягдгүйл энэ газрын чинь бүр л их хөрсийг хуулаад бүр их ой талбайг нь бэлдээ хайчих юм чинь. Хэн нэгэн зогсоох хэрэгтэй. Одоо зогсоох хэрэгтэй байхгүй. Тэгээд би бол энэ шинээр уулахаа хууль санаачилж байгаа гишүүдэд бол нэг л зүйл хэлэх гэсэн. Үнэхээр засгийн газар сүүлийн 15 жил алт хөтөлбөрийг зарласан боловч авч явж чадаагүй. Одоо энэ 2 жилийн өмнө хууль гарснаас хойш бид бол засгийн газар ганцхан юм шаардж байгаа. Энийг хэрэгжүүлж чадаагүй засгийн газар нь асуудал оруулж ирээ. Тэрийг сонсё. Тэгээгүй байхад дараагийн хууль санаачлаад дараагийн юм ярих нь өөрөө утгагүй. Хоёрдугаарт тэр 5 их 80 төгрөг гээд хэвлэл мэдээлэлээр яриад байна. Энэ 5 их 80 төгрөгийг хаанаас гарсан гэхлээр алтны компаниуд ийм санал өгсөн юмаа гэж их хурл дээр хариулж илээ. Бид бол хэлж байгаа. Гэхдээ тэгэж хүний амаар явдггүй маа төрийн ажил гэдэг чинь. Үнэхээр алтны компаниуд асуудалтай байгаа юм бол татварын албанд тэр алтны компаниуд хичнээн мөнгө одоо хайгуулт зарсан, хичнээн ашиглалтанд зарсан, аудитор шалгуулсан бүх татварын баримтыг засгийн газар гаргах хэрэгтэй. Нэгдүгээрт. Хоёрдугаарт одоо байгаль орчны яам, мэрэгжлийн хяналтын газар байгаль хэр зэрэг хохироосын, яад нөхөн сэргээсийн бүх баримтууд гарах хэрэгтэй. Тэгээ хичнээн компани байгаа. Энэ санхүүгийн баримтуудыг харж иж бас нөхөн төлбөрийн асуудал яригдэн шүү дээ. Тэгээд дүгнэлт хэлбэл бид бол нэг зүйл дээр л зарчим барьж байгаа. Уул уурхай Монголд үнэхээр цэцгэлэн хөгжих ёстой. Магадгүй стратеги 15 ордон дээр төвлөрье. Энэ олон мянган жижиг уурхай бол өнөөдөр эдийн засаг мэддэг, уул уурхай мэддэг хүн болго нэг зүйл ярьдیں۔ 300 кг-аас доош алттай ордууд яаж ч олборлоод
байгалаа сэргийх мөнгө өөрөө олддоггүй. 300 500 гэж яг нутгийн геологийн нөхцлөөсөө болоод. Тэнд бол нэг хүн л джиптэй болно. За нэг хүн орон сууцтай болно. Тийм учраас өнөөдөр тийм уурхайнууд хувь хүндээч хэрэггүй тийм хортой нөхцөл. Энэ бол ажлын байр биш. Энэ бол Монгол улсыг хөгжүүлэх ажлын байр биш. Нэгдүгээр тэр хүндээч хэрэггүй. Хоёрдугаарт орон нутагт ч хэрэггүй. Гуравдугаарт нийгэмд ч хэрэггүй. Тэгэд би бол энэ дэр нэг л зүйлээр яриагаа энэ хэсгийг дуусгах маань. Одоо тэр зүүрэг байдیں۔ Тэр манай залуучууд сайн мэднэ. Капитан Грантын хүүхдүүд гэж Жюль Верний зохиол байдаг. Тэрэн дээр тэр Паганелли гэдэг эрдэмтнээс асуудаг байхгүй. Австралид маш их алт олборлт юм байна гэж 18 дугаар зуунд. Тэгээ ийм алттай орон үнэхээр баян байдаг байхаатай гэтэн тэр үеийн зохиолд ингэж хэлж байгаа. Алттай орон ядуурч төмөртэй орон баяжт юм а гэж. Ердөө л энэ ш тийм учраас бид нар бол уул уурхайг хөгжүүлээ. Зөв замаар өндөр технологитой, байгалаа сэргээдэг, орлоготой томоохон уурхайнуудыг хөгжүүлээ. Ийм бүгдээрээ монголчууд нинжа болохгүй юм бол энэ мянган жижиг уурхай бол Монголд хэрэггүй л гэж үзэж байна. Тэгэхээр Бутур гишүүн болоод Бацуур гишүүний хувьд ер нь яагаад энэ хуулийг одоо буруу гэж үзэж ахаад шинэ хууль өргөн барахад хүрсэн? Бид уул уурхайгаа хөгжүүлэх ёстой, байгаль орчноос хамгаалах ёстой. Уул уурхайгаа хөгжүүлэх байгаль орчноо хөгжүүлж одоо сүйтгэж болохгүй. Байгаль орчноо хамгаална гэдэг уул уурхайгаа бас нурааж болохгүй. Байгаль орчноо хамгаалахын гэдгийн дор тийм ээ одоо ингээд уул уурхайн салбараа зогсон байдалд оруулж тэр салбарт одоо асар их хэмжээний хөрөнгөийг олон жилийн турш дийсэн бизнесийг зогсоогоод нуухын авах гэж нүдийн сохлно. Жом олох гэж байшин гашитааныхын үлгэр болж болохгүй л дээ. Тэр энэ дээр өнөөдөр одоо ингээд хоёр тал уучгаад туйлшраад талцаад ингээд бас нэг улс төрж явах шаардлагагүй юм байна. Энэ дундаас ерөөсөө л зөвшөлтсөл төрийн хамтын одоо гарцыг олъё. Өнөөдөр энийг шийдэх гол арга нь ерөөсөө нөхөн сэргээлт шүү дээ. Нөхөн сэргээлт. Нөхөн сэргээлт муугаас болж энэ асуудал байгаль орчин гэж охирч байгаа шүү дээ. Нөхөн сэргээлтийн талаар дэлхийд дахинд маш том одоо олд амжилт бий болсон. Технологи хөгжсөн. Уултай устай газар эрхэлдэг газар гэж байдгүй юм билээ. Бид өнгөрсөн жил их хурлын хэсэг гишүүд Дэлхийн банкны шугамар Австралийн нөхөн сэргээлтийн одоо байдал ашиг тэр Нью Саус Вэлс гэдэг юм уу Хантер Вали гэдэг уурхайг үтсэлтэй. Нүүрсний уурхай манай тавталгаа шиг. Голынх нь урсцыг ингээд өөр газараа болгочиход гол байсан газрынх нь нүүрсийг ашиглаж хаад бид одоо ингээд тойруулж ашиглаж байгаа юм аа. Ачлаа дуусглаараа тэр голыг буцаагаад энэ дэвэр урсгаад гол дөрлөө урсгах юм аа гэж ярьж байгаа. Тэр бид өнөөдөр тийм одоо технологи нэвтрүүлэхийн оронд тэрнээс суралцахын оронд тийм ээ устай газар болгоод хажууд уул уурхай хэрэглэх гэсэн хууль гарч байгаа байхгүй юу. Тэр нөхөн сэргээлтийг өнөөдөр бид нар одоо өндөр түвшинд тавьж чадах юм бол тэр барууны өндөр орнуудын өндөр хөгжилтэй орнуудын стандарт технологи нэвтрүүлээд хуулиа шинжилээд одоо ашиглалтын хуулинд тэгээд тэдний тэр технологи шаардлага нэвтрүүлчих юм бид бас олон асуулах шийдэх болцоо байгаа байхгүй юу. Тэр нөхөн сэргээлтийн стандартыг хэн нэвтрүүлэх ёстой гэж та бүхэн чи биднийг төлөөлж төрж сууж. За бид ерөнхийдөө миний хувьд л энэ төсөл дээр ажиллаж байгаа хуулийн төсөл дээр нэлээд хэдэн орны хуулийг аваад үзэж байна. Одоо ашиглалт хуулийн хууль засгийн газар ерөнхийлөгч намын газар боловсруулах гэж байгаа. Тэрэн дотор шин залт оруулахаар ажлын хэсгийн саналаа боловсруулаад өгүүлж байгаа. Тэр энд бас нэг хүндрэлтэй асуудал байгаа юм л да. Юу гэхээр зэрэг би одоо энэ хууль санаач бас асуумаар байгаа. Өнөөдөр хайгуулын ажиллагч маш эрсдэлтэй асуудал шүү дээ. Тэр газрын дор ямар баялаг байгааг хинч мэдэхгүй учраас улсууд мөнгөө одоо аз туршаа тийм ээ. Стол мөрөдөө тоглоом казино шиг аз туршаал мөнгө худж байгаа газар худж байгаа. Олохгүй өчнөө нэрслээ дааж байгаа. Шатаж байгаа тийм ээ. Олон компани. Тэгэхээр өнөөдөр энэ одоо ингээд лицензийн цуцлаж байгаа компаниудын дотор тим компаниуд олон байгаа байхгүй юу? Олон жил одоо алт хайчихсан, өөрөөр юм хайчихсан. Тэгсэн мөртлөө юу ч болоогүй. Зөвхөрөнгөө барсан. Бүр одоо олохгүй тодорхой болчихсон. Гэтэл одоо ийм хууль санаачлаа тийм ээ. Бүгдээрэнд нь одоо нөхөл олгоно гэхлээр чинь нөгөө юу ч болоогүй шатсан компаниуд чинь мөнгө авчих гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр энийг яаж ялах вэ гэж. Ямар боломж өгнө техник ямар боломж өгнө. Тэр одоо олон жил хайгуулыг октим олоогүй компаниуд тийм ээ. Татвар төлөгчдийн мөнгнөөс авчих гэж байгаа юм биш үү гэж. Энийг асуумаар байна. Тэгэхээр зэрэг за би дуусгаж. За бас нэг одоо нэг тодорхой шалтгааныг бол одоо бид мэдж байгаа дөө тийм ээ. 15 жилийн өмнө Монголд уул уурхай хөгжүүлэхэд бид нар ашигт малтуулын тухай хууль одоо гадаад хөрөнгө оруулалтын хууль санаачлал гадныг хуурсан хинч ирдэг байсан байхгүй юу? Та нар эхний 5 жил нь ямар ч битгий татвар төл тийм ээ өчнөө татварын хөнгөлт зүйл аваад таадаг байсан. Харин бид нар одоо уул уурхайгаа хөгжүүлэхэд алт төлбөрийг боловсруулад үндэсний ихэнх олон компаниуд энэ рүү одоо
хөрөнгө оруулж 5 тонн алтаа олцохол тийм ээ. Бид зөндөө баярлж байсан шүү дээ. Тухайн үед нь одоо 15 жилийн өмнө. Тэгэхэд бид нүүрс байсангүй, тэгэхэд бид нар төмрийн өдөр байсангүй. Тэр улсууд тэр 15 жилийн хугацаанд энэ Монголын эдийн засгаас баггүй хувь нэмэр оруулсан байхгүй. Анхны одоо бол урхан компаниудыг байгуулад өнөө хүртэл эдгээр ажиллая гэж. Тэгээ 15 жилийн дараа болохоо зөв тийм ээ. Одоо болсон та нар наадхаа зогсоо гэд одоо ингэ лицензийг нураагаад авдаг. Тэр компаниуд одоо санхүүгийн маш өндөр эрсдэлд орж байна. Олон жил одоо зээл аваад том төсөл хэрэгжүүлэхэд төлөвлөж байсан зогсоож байгаа. А тэр компаниуд ажиллаж байсан одоо олон мянган хүн 20-30 мянган хүн ажилгүй болж байна. Тэр компаниуд зээлийг төлж чадахгүй учраас одоо Монголын санхүүгийн хямрал дахиад нөөрлөх 2 жилийн өмнө хямрал магадлал өндөр болж байна. За бас нэг шалтгаан гэвэл за бид одоо говьд сонгогдсон хүнтэй энэ хуулиудаас говьчуудын эрх ашиг нийцэхгүй байгаамаа. Яг 2007 онд 47 дугаар өргөөс хойшоо уул уурхай эрхийг хоригдно гэсэн хуулийг манай их хурлынхан санаачлаад түүний говийн гишүүд эсэргүүцэж байсан. Та нар нэртэйгээр тор татчихлаа гэж арааш гойлог тэр хуулийн төсөл унж байсан. Тэрний л бас нөгөө хөлбөр шүү дээ. Говьд уул уурхай эрхэл одоо модтой устай хангай газар уул уурхай эрхэлж болохгүй гэсэн хууль санаахгүй энэ санаа яваад байгаа байхгүй. Мод усаа хамгаалахын зүйтэй эрх. А гэхдээ яг ингэ бодоод тэнцлээд үзвэл говьд байгаль орчин хамаагүй л охирсон байгаа шүү дээ. Зөвлөжсөн байгаа шүү дээ. Манай говийн сонгогчд одоо хэцүү зовлонгоо ярьж байгаа. Цөлжилт одоо энэ хэцүүдлээ уул уурхайгаас болоод одоо газар орчин одоо хохирдож байна. Бид чинь маллах бэлчээргүй боллоо гэд ганцуд болоод түүнээс болоод ингээд одоо тэр хангай аймагуудаар хөгдөд тугад ачны жил малаа тугад доторлоод явдаг болсон. Одоо хүртэл орногоо одоо актер гам болоод аймаг даяар одоо хүнд байдалд орчихвол байж. тэгэхээр л уул уурхайг зохицуулах хэрэгтэй юм шүү. Тэгэхээр ерөөсөө би тэгвэл энэ ер нь уул уурхай байгаль хамгаалсан бас харьцангуй ойлголт шүү дээ. Тийм ээ? Байгаль хамгаалах нэрийн дор одоо юу гэдгийг энэ машинууд шорон замаар яваад өвсийг одоо тийм тоос божигнуулаад өвс алцгаалаад энэ машин унахын хоригдож гэдэг юм уу? Эсвэл захилгаан станц утаагаар агарыг бохирдуулаад байна. Захилгаан станцаа хаагаад лаага бариад амдэрч гэдэг юм уу тийм ээ? Би эсвэл одоо манай говь одоо ингээд дэндүү одоо цөлжөөд байна. 5-7 оюутлогоо хайгсан би хуулийг би санаачилдаг ч юм уу тийм ээ? Манай говь гэж санаачилдаг. Янз бүрээр хамгаалж болно шүү дээ. Тэр энэ дээр бол ингээд туйлширч одоо ихэ хооронд ерөөс бүгдээрээ хамтарч яриад зөвшөлтсөл төгөл. Яг зөвшөлтсөл зөв гарцыг л олъё. Энэ хууль чинь амьдралд нийцэхгүй байна. 2 жил бид нар харлаа хүлээлээ тийм ээ. Засгийн газар хэрэгжүүлж болохгүй байна. Эдийн засгийн хувьд одоо өчнөө одоо хүнд байдал оруулах нэ улсын төсөв хөрөнгөтэй нөхөө болгоор даад авахгүй нэ. Тэгэхээр энийг одоо өөрчлөх гэсэн саналыг бид нар дэвшүүлсэн шүү дээ. Түүнээс бодигээгүй зогсоогүйгүй. Өөрчлөлтөө явах гэхээр зэрэг одоо энэ хүний түрүүний хэлсэн тийм ээ. Эхний ээлжинд бол одоо ямар ч байсан тэр дагчнэр болох хов байли. Нэгэн толгойд одоо үйл ажиллагаа явуулсан компани хувь зайг бас төр байнаас харж үзье тийм ээ. Энэ улсууч бас олон жилийн Монголын эдийн засаг хувь нэмрээ оруулсан улсууд 15 жил алтууд бүрэгжүүлсэн улсууд. Тэр эднүсийг нэг ямар нэг байдлаар тас цогцоогод юм хурааж авахын хооронд тийм ээ. Нөхөн сэргээлтийн нөгөө миний түрүүний хэлсэн өндөр өрнөдийн орнуудын өндөр хөгжилтэй тэр технологи шаардлагатай. Та нар өсөж чаддаг юм бол тийм ээ. Одоо энийг одоо хуучин байгаас нь дээр болгох. Нэг мод тогтсон бол 10 мод тайр тийм ээ. Голын одоо гол зэргийг ажгуул тэр одоо байгаль орчин дээд зэргийн тэр одоо стандартаар одоо нөхөн сэргээ. Нөхөн сэргээлтийн өндөр болгоод тэр компаниудынхаа үйл ажиллагаа ямар нэг байдлаар одоо нэг харж үзээ зохицуулаа тийм ээ. Байгаль орчноо охирохгүй, уул уурхайгаа охирохгүй айл болох тех дундуур насан шийдэл олъё гэсэн саналаар юм. Гэтэл одоо энэ маань одоо ингээд скейл нь гуйлаад ингээд одоо бас л одоо энэ улс болохоор бид нарыг болохоор алтны төлөө яваад байдаг компаниуд л яваад өөрсдөө болохоор зэрэг байгалийн төлөө яваад байдаг, бурхны төлөө яваад байдаг юм шиг одоо ингээд ярьж авч болохгүй л дээ. За тэнд нэмжлэх юм. Болсон гишүүн дээр тайлбарлах гэдэг. За би одоо энэ чинь бас хоёр талын л одоо санаачилсан гишүүд сууж байна л да. Тэгэхээр нэг зүйлийг л одоо би бас сануулж тодруулж хэлмээр байгаа юм л да. За Монгол улсын их хурлаас гарч байгаа төрийн бодлого бол өөрөө тууштай байх хэрэгтэй. Монгол улсын их хурлаас гарч байгаа бодлого залгамж чанартай байх ёстой. Тэгэхээр 2009 оны 7 сарын 9-ний өдөр Монгол улсын их хурлын чуулганаар 10 цаг 20 минутад энэ хуулийг хилцэж эхлээд оройдоо 16:30 минутад баталж байсан. За энд баталж байсан гишүүд нь бол одоо бүгдээрээ сууж байна. За байнгын хорооны хурлын тогтоолыг одоо жишээл Яабатбаяр гишүүн одоо энэ гишүүн манай гишүүн маань өөрөө их хурл танилцуулж одоо зөв зүйтэй юм а гэсэн ийм зүйл ярьж ирсэн байгаа л да. Тэгэхээр би гайхаад байгаа. 2 жилийн өмнө одоо энэ зөв зүйтэй гэж ярьж байгаад одоо болсон чи одоо ерөөсө тууширж जैन та нар буруу юм хийжгээд тэгэхээр та ч гэсэн одоо бас энүүн дээр санаачлаад явж байсан гишүүний хувьд ямар учраас одоо эргээд одоо таны өөрөө ярьж ирсэн зүйл эргээд буруудаа гэдэг би бас танаас асуумаар байгаа. Таны ярьж байгаа байр суурь биднийхтэй юугаараа одоо улс төрчид байгааг бас гайхаж байна. За тэгээд
төрийн бодлогод одоо тодорхойлчихсан байгаа. Ерөөсөө цаашид